Та бүхэн олон үнэтэй газраар зорчихгүй байх, битүү орчинд айлтгуулах байхгүй байх, ойроос харьцахгүй байх, мөн гараа тогтмол угаах, амны хаалтыг тогтмол зүүх, мөн хүн хоорондын зай барих замаар COVID-19 салбараас урьдчилан сэргийлээрэй. За сайн бацгаана уу? Өнөөдрийн хичээл бол авц сонсмолын хөдөлгөөний хурдыг тодорхойлох. Тэгээд хөдөлгөөний хурд гэж юу юм бэ? Ямар төрлийн хурд байдаг вэ? Түүнийг яаж одоо тодорхойлж болдог вэ гэдэг талаар бол орох юм аа. За автомашины хөдөлгөөний хурд бага хугацаанд бүтээлийг тодорхойлдог гол хүчин зүйлс болдог. Тэгэхээр хөдөлгөөний хурдыг бол өндөр наривчлалтаар тогтоосноор авц сонсмолын бүтээл болон тоо үнэн зөв тодорхойлогдох боломжтой. Ингэснээр уурхайн техник эдийн засгийн үзүүлэлтүүдийг одоо үнэн бодитоор бас илэрхийлэх, тооцох боломжтой болдгоо гэсэн байх нэ. За авц сонсмолын хурдыг хийцийн, техникийн, ашиглалтын гэж 3 ангилж үздэг. Тэгэхээр хийцийн хурд гэдэг маань бол авц сонсмол замын тэгш хэсэгт бүрэн ачаалалтайгаар явхдаа үүсгэх зөвшөөрөгдөлтэй хурд юм. За бид хэд хэвийн одоо жижиг тэрэгний хувьд ярих юм бол хийцийн хурд гэдэг маань бидний одоо мил хурдыг заадаг милийн хамгийн дээд хурд байж ирнэ гэсэн байна. Тэр маань бол тухайн машины одоо үүсгэж чадах, хөдөлгөөрөө үүсгэж чадах хамгийн их боломжит хурд гэсэн байна. Тэгэхээр үүнийг бол хийцийн хурд гэж үзэж байна гэсэн байна. За тэгвэл техникийн хурд гэдэг маань бол авц сонсмолын туулсан замын хэмжээг түүгээр өнгөрөхөд зарцуулсан хугацаанд харьцуулсан харьцаа юм. Тэгэхээр энийг S equal-т T гэж томьёолж болохоос гадна энийг физик дээр бол бид нэр хэвчлэн бол хэрэгэлдэг шүү дээ. За тэгвэл ашиглалтын хурд маань бол авц сонсмолын туулсан замын хэмжээг хөдөлгөөнд зарцуулсан хугацаа, ажилт ба буулгалтанд зогссон хугацаа, сэлгээ хийсэн хугацаа гэх мэт одоо технологийн үйлдэлүүдэд зарцуулсан нийт хугацаанд зарцуулсан харьцаа. За тэгэхээр энэ бол рейсийн хугацаа гэж бас үзэж болно. Тэгэхээр S equal нь T рейс гэсэн одоо томьёолтой байж болно гэсэн байна. За уурхайн автоэрийн зөвтгөх хүчний тооцоо техникийн дундаж хурдыг ашигладаг бөгөөд техникийн хурдыг бол аналитик, графоаналитик болон туршилтын аргаар бол тодорхойлж болно гэж үздэг. За тэгэхээр аналитик арга гэдэг маань бол томьёоны арга байгаа. За график аналитик арга маань бол динамик характеристик хэрэглэн одоо тодорхойлж байгаа юм. За ашиглалтын гэдэг маань бол туршилтын гэдэг арга маань бол мэдээж туршилтын үед одоо яг бодит байдал дээр тодорхойлж байгаа авц сонсмолын хурд юм аа. За дээрх одоо 3 аргын сүүлийн 2 арга буюу график аналитик болон туршилт загварчлалын аргаар тодорхойлох боломжгүй үед бол аналитик аргаар тухайн авц сонсмолын хурдыг тодорхойлж аюулгүй ажиллагааны нөхцлөөр хурдыг бол хязгаарлалт хийж өгдөг. За тэгэхээр эхлээд бид хэд бол аналитик аргын талаар одоо авч үзнэ гэсэн байна. За замын нөхцөл тодорхой үед нийт эсэргүүцлийн хүчийг тооцож үзээд за 2-ын 81-р томьёогоор бол авц сонсмолын хурдыг тодорхойлдог. Хөдөлгөөний нийт эсэргүүцэл буюу үндсэн эсэргүүцэл, салхины эсэргүүцэл, гадаргуугийн эсэргүүцэл гэх мэтчлэн 5 одоо эсэргүүцлийн хүчний нийлбэрээр бол уг хүч маань тодорхойлогдож байгаа гэдгийг та бүхэн өмнөх хичээлүүд дээр үзсэн байгаа. За ингээд 2-ын 81-р томьёогоор бол авц сонсмолын хурдыг бол тодорхойлж болно. За замын мөрөлттэй хэсэгт тэгвэл авц сонсмол шарахгүй байх одоо үеийн аюулгүй байдлын хурдны хязгаарыг бол 2-ын 82 дугаар томьёогоор тодорхойлох бөгөөд за үүнд бол бид нар PCX IX гэдэг маань бол зандаа хөндлөн чиглэлд бол үйлчлэж байгаа хүчийг бол илэрхийлж байгаамаа. За ингээд энэ одоо 2-ын 82 дугаар томьёог бол замын мөрөлттэй хэсгүүд буюу гадаргуугийн мөрөгцгийн энэ замууд дээр бол бид нар нэгдүгээр бие даалтан дээр замын мөрөлтөд авсан шүү дээ. Тэдгэрийг бол авч үзнэ гэсэн байна. Их налуутай уруу замд хурдны хязгаарыг тоормсны аюулгүй ажиллагааны нөхцлөөр бол тодорхойлж болдог. Тэгэхээр энийг бол бид нар 4-р бие даалтан дээр бол бодож гаргасан байгаа. Тэгэхээр авц сонсмолын хувьд бол тоормслох үеийн аюулгүй ажиллагааны хурдыг бол тооцож гаргасан. Аналитик аргаар хурдыг тодорхойлоход бол 20-30% алдаатай тооцогдож болдог. Тэгэхээр энэ арга маань бол нэг одоо бас найдвартай арга биш гэж үзэж болно. Тэгэхээр энэ аргыг бол аль болох одоо ашиглахгүй байхыг хичээгээрэй гэж одоо захихаар байна.
За агц сонсмолуудын динамик болон хурд хүчний хамаарлыг ашиглан графоаналитик аргаар бол хурдыг тодорхойлж болдог. Уг арганы наривчлал бол 10-аас 15% байдаг. Тэгэхээр энэ одоо хамгийн хялбар болон за наривчлал өндөртэй одоо тооцооны арга бол тодорхойлж байгаа арга бол энэ график аналитик арга юм байгаа юм. За энэ арга нь бол бодит хэмжилт туршилт хийх боломжгүй хамгийн наривчлалтай тооцдог аргад тооцогддог. За бүгдөө нэг жишээ авч үзье. Тэгэхээр зурган дээр нэг жишээ авч үзье.